Сонсогч та Шилтэн багийн нэвтрүүлгийн хэсгээс бүлээн аван сонсч байна. Анхны одоо шүүртэй нисдэг шулам ямар хүн байсан бэ гэж тэгж байна. За гэвч одоо анх нөгөө шүүрээр нисдэг гэж одоо хүлээн зөвшөөрсөн шулам бол эмэгтэй хүн биш харин за нэгэн эрэгтэй лам байсан нь туйлын сонирхолтой. Тийм үү? Үгүй тэр шулам чинь за сонсъё. За түүхэнд бол албан ёсоор хамгийн анх Гийом Эдилэн гэх юм одоо химээхийн Францын Сент-Жермен-ан-Лей хотоос одоо юм гаралтай ийм лам. За тэгээд 1453 онд шулмын зан үйл хийдэг гэх хэрэгээр баривчлагдаж шүүгдсэн байгаа. 1453 онд баригдаж байна нөхөр. За тэрээр болохоор сүм хийдийг одоо хийдийн шуламд хандах хитрхи хатуу хандлагыг шүүмжлснийхээ төлөө эрүүдэн шүүлтэнд ороод за тэгээ шүүрээр нисдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хөөхий юу хийж байгаа шүүж байгаа тамалж байгаа шүүрээр нисдэг гэд хүлээлт өгчиж. За гэвч одоо үүнээс өмнө ч одоо нөө шулмууд тэгээ шүүрээр нисдэг гэдэг ийм ойлголт хэдийнэ тархсан байдгаа. За тэгээ 1451 онд одоо Францын яруу найрагч Мартин Ле Франкийн одоо гар бичмэл боёо одоо тэгээ бүсгүүчүүдийн хамгаалагч гэсэн юм гар бичмэл одоо бүтээлд нь шүүрэнсэн шулмны хамгийн анхны зургууд одоо бий болсон байдаг. За тэгээ зурагт болохоор нэг эмэгтэй шүүрээр за нөгөө нь одоо энгийн цагаан модон саваагаар нисч буугаар дүрслэгдсэн байдгаа. За тэгээд тэд болохоор валденсчуудын одоо гишүүн балгыг илтгэх толгойн алч үрзүүлсэн байдаг. Энэ нь болохоор нөгөө 12 дугаар зуунд үүссэн Христийн урсгал юм байна. 12 дугаар зуун чинь бүр 1100 хэдэн онд л нөхдүүд ингээд гар бүтмэл дээр ингээд нисж байгаагаар ингээд зурж мураалны тэмдэглэгдсэн л байж л дээ. Энэ ямар зан үйлээс холбоотой юм бэ гэдгийг би сайхан хэлж өгье. За энэ вэштэй ингээд шүүр унжгүйгээд байдаг нэг юм ёс заншил байсан юм байлээ дээр үед. За тэрэн талаар ингээд судлаач Робин Скелтон гэдэг хүн бол ингээд бичсэн байгаа юм л да. Шүүр болон одоо шулмын холбоо нь пеген шашны үржил шимийн зан үйлтэй холбоотой юм аа. За пеген шашин гэдэг бол тухайн үедээ бол Европт байсан. За одоо манайхтай одоо нөгөө ямар аянгийн бурхан Тоор мор гэдэг шүү дээ. Зевс мэвс гэдэг шүү дээ. Тэр чинь яг энэ пеген шашны гол шашны одоо бурхтууд нь байхгүй юу? Өөрөлдөх юм бол одоо ингээд өргөл мөргөл өргөдөг. За манайхтай бөөгийн шинтэй туйлын төстэй юм шашин л да. За ингээд энэ шашны тэр одоо үржил шимийн зан үйл гэдэг юмтай их нэлээд холбоотой байсан гэж одоо энэ судлаач бол хэлсэн байгаа юм. За яагаад вэ гэхээр энэ хөдөө аж ахуйн бүс нутаг фермерүүдэд болохоор бүрэнхий сарны гэрэлд сэрээ шүүр зэрэг одоо зүйлсээ унаад үсрээд одоо бүжиглээд ийм зан үйл байсан байгаа юм. За өөрөөр хэлбэл энэ зан үйл нь бол одоо тэнгэр хангаагаа аргадаад ургацаа ариун байхыг бэлэгдэж ингэж тэнгэр хангаагаа аргадж байгаа зан үйл байсан байгаа байхгүй тэр үедээ. За энэхүү одоо шүүртэй бүжиг нь бол явсаар гад шулмууд шүн нисдэгэ гэдэг ярианы үүсэл болсон юм аа гэж энэ одоо эрдэмтэн бол тайлбарласан байгаа. Гэтэ одоо бол ингээл одооний зүгээр нөгөө нэг хэллэгээр хэм бол модон морил юм уу да. Одоо модон морил юм. За дээр үед бид нар чинь нөгөө бас нөгөө бүр дээр үед нөгөө хуучны монголчууд чинь нөгөө галаа түлээд сарны гэрэлд одоо бие биелгээгээ бүжээ тойрон бүждэг байсан гэдэгтэй адилхан. Эдгэр чинь ч гэсэн ингээд зайлвал нэг тойрон бүжгтээ шүүр мүр саваа маваагаа унаал тэр баг чирэгсэлтэйгээд бүжижил байсан амтд байна л да. Тэгэл чулан болчихгүй дэрнэ. Шүүрэн бүжиг нэг. Шүүрэн бүжиг. Тэгээд одоо яах вэ? Бага ямараад бүжиж штэ тэр үед бол. За тэгээд бас нэг зүйл байдаг. Үлгэрт бол бас нэг зүйл байдаг. Нөгөө жирийн саваа ингээд нэг шидэд ингээд шингэн дүрхчгээд нисдэг болчихдог байхгүй юу? Одоо ингээд кино монон дэр байд юм да. За тэгвэл энэ ямар учиртай ингээд тэр шингэн байсан бэ гэдэг асуулт гарч ирдэг. За ер нь бол ингээд шулмууд болохоор ингээд шүүрээ унахдаа тэр нисэх чадвартай болгодог тусгай ичдтэй шингэн хэрэгэлдэг гэдэг үзэл баримтлал ойлголтууд нэлээд түгээмэл байдаг байна л да. Ер нь одоо үлгэр домгуудад. За тэгхийн бол 1324 онд Ирландын нэгэн чинэлэг бэлэвсэн эмэгтэй Леди Алиса Китлер гэдэг эмэгтэй байсан байна. За энэ хүн бол зайлвал тухайн үедээ ид чид хэрэгэлсэн тэр шүүрээ бол шулмын шүүр болгохын тулд ингээд тусгай зориултаа шидэд тосоор тосолсон гэж одоо тэмдэглэгдэн үлдсэн байд юм байна да. За энэ 1324 онд энэ эмэгтэйгийн хэрэгэлсэн тэр тосноос үүдээд шулмууд одоо тэр саваагаа нисдэг болгохын тулд шидэд тос шингэн хэрэгэлдэг гэдэг яриа энэ хүнээс үүсэлтэй юм.
Фармакологч одоо Дэвид Кролл бичигтээ за шулам гэж сэжиглэгдсэн хүмүүс за одоо хонхон цэцэг буюу белладонна за галзуу өвс буюу химбэн мандагор буюу одоо мандрек гэсэн одоо тий за дурман буюу одоо жимсон вэд зэрэг юм галлюцин ноген гэсэн одоо мургамлууд найруулж одоо хэрэгэлдэг байсан. Одоо саяны тийм хонхон цэцэг галзуу өвс мандрагор за дурмансын одоо ургамлуудыг найруулад хэрэгжилжсэн. За тэгээ эдгээр ургамлал нь болохоор за тропейн алкалоид гэх юм хорт бодис агуулдаг байсан. За тэгээ тэдгэрийг амаар биш одоо арьсаараа дамжуулан шингээдэг байсан. Одоо гидсний өвчин асуудал үүсгээс сэргийлэх одоо нэг төрлийн бас ийм арга байсан юм байна. Өөр зүгээр гидсний өвчнөөс хамгаалахын тулд ийм шингэн бэлддэг байж. Тэрийг ингэ шууд нэг арьсаараа дамжуулж шингээдэг байсан гэж байна. За тэгээд 15 дугаар зууны судлаач Жорданас Д Бергамо болохоор бичигтээ олон хүн за мөн шулмууд те өөрсдөө ч зарим нь одоо өдрөөр за эсвэл шөнөөр саваага тослоод за тодорхой газар нисдэг гэж итгэдэг байсан. За зарим шулмууд болохоор одоо нөгөө хөхнийхөө доор за эсвэл бусад үсэрхэг хэсэгтээ тос түрхдэг байсан гэж байна. За. Өөрхий тэгэл нэг досоод өрхөөл ингээд одоо яах вэ? Тэр үеийг зан үү шүү дээ. Тэгтэл домгол юм да. Тэ домгол юм да. Энд чинь тэгэхээр шууд ингээл шүүрээ унаална юм нэг тос гаргаж аваад нөгөөтгөө шүүрэн дээрээ тавиа шууд ниснэ гэж бол байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Үнэн. Яг тэгтээ тэгээд нэг бас хүмүүсийг бас ингээд нэг хайж давтуулаад нэг юм өөрийгөө хүндлүүлэх хэрэгцээ байж тээ тэд нар чинь. Тэгээд энэ нистэг ингээл тэнгүүч арайж байгаа хүмүүс чинь айгаал хүндлээл бишрээл те тэр үед чинь. За тэгвэл одоо харин дундад зууны үед юу болсон юм бэ гэд. За дундад зууны үед бол ер нь Европ даяараа бол шулмаас айх айдас бол ерөөсөө айгүй их газар авсан үе байдаг л да. Ер нь бол дундад зуун бол ер нь шулмаас айх айдасын хамгийн оргил үе гэж хэлж болно. За ихэнх бичиг баримтуудад бол юу гэж хэлдэг вэ гэхээр ингээд шүүгдэгчдийг бол эрүүдийн шүүлтийн үеэр ингээд мэдүүлэг аваад за энийг бол голдуу сүм хийдээс ингээд одоо нөхдүүдийг шулам гэж барьж аваад тэгээд нөхдүүдийг бол эрүүдийн шүүдэг байсан байгаа юм л да. За ингээ 17 дугаар зуунаас хойш шулмууд бол шүүр унан яндангаар нисэн гардаг гэдэг ийм яриа бол нэлээх тархсан байгаа Европ даяараа бол. Тэгээд яндангаар нь ингээл шууд ингээ гэр дотор ингээ шүүрээ барьж зогсчиход оп гэж яндангаараа нисэл гаравчдаг. Гоё юм уу ч та тий. Зэди одоо нэг дороо маяг юм шүү баг. За тэгээ эмэгчээчүүд болохоор ингээ шүүрийг хаалганыхаа гадна юм уу эсвэл яндангийнхаа амсар дээр ингээ байрлуулдаг байсан байгаа юм л да. За энэ бол ямар дохио байсан гэхээр би гэртээ байхгүй байгаа шүү гэсэн дохио байсан юм байна. Тухай. Хаалганыхаа хажуудаар шүүрээ давтвал за энэ хүн бол гэртээ байхгүй байна гэж үздэг юм шүү дээ. Ингээд үүнтэй холбоотойгоор бол ерөнхийдөө яваандаа бол шулмууд бол ерөөсөө шууд одоо нэг гэрээсээ цухахгүй шууд яндангаараа нисээ гараа авчтай маа гэдэг яриа бол үүссэн. Ингээд бол нилээдгүй хэдийн шүүгдэгчд зайлуу тэр ламнар чинь барьж яваад өстэй жиг яргалаа хийж байгаа юм чинь өөртөө яндангаараа гарч ниснэ үнэ гэдгийг хүлээж бишэрсэн байгаа зайлуу хөөрхий. Одоо шулмын нистэг шулмын тухай домог одоо ч гэсэн одоо тэр газарт бол ам бөхтэй байдгаа гэж үздэг юм байна. Харин шүүртэй нистэг шулмын дүрслэл орчин үеийн соёлд буюу ялангуяа Холловины баярт бол нөгөө 10 сарын 31-нд болдог Холловины баярт бол одоогоор маш хүчтэй ийм одоо дүр болон мөнхөрсөн байгаа юм. Тийм байна. За дараагийнх нь болохоор бүр ингэж байна. За дэлхийн соёл дах нистэг эд шидтэй эмэгтэйчүүдийн дүрслэл. За ер нь хаанаа ямар хуу байсан гэдгийг ярьж байна шүү дээ. За Монголын тэгвэл одоо Монголын домог үлгэрт бол тий Монголын уламжлалт зан үйл үлгэр домогт бол шулмын тухай ойлголт баруун Европын шиг одоо айдас төрөөсөн хэлбрээр илэрдэггүй. За харин одоо эд шидтэй далдын хүчтэй удган буюу за эмэгтэй бөө одоо луус алдагдсан сүнс зэрэг юм ойлголт байдаг. Ер нь манай Монголд бол ер нь энэ одоо эднийхтэй төстэй нь бол одоо манай удган бөөнөр л юм да. Удган одоо тэр удган гэл эмхтэй нь удган эрхтэй нь бөө мөгөөл ингэж явдаг штеп. Тэд нар чи шулмал юм байна да. Одоо эднэрийхээр бол. Тийм байна тий. За тэгвэл бөө мөргөлд одоо удганаар заримдаа тэнгэртэй холбогдох үедээ нисэж буй мэтэр мэдрэгддэг гэж бас ярьдаг юм байна. За Монгол үлгэрт бол нисдэг дөрүүд одоо заримдаа шидэт морь шувуу эсвэл тэнгэрийн хүчээр нисдэг. Гэхдээ шүүр нисдэг одоо ийм шуламшиг дүрслэл бол манай Монголын үлгэр домогт бол байдаггүй байна. За одоо харин тэр үл үнэн баху. Яг уу Монголд бол ер нь яг нистэг бормор нистгөө бормор гэл ингээл тэгээд нэг яадаг идэг шувуу муу хангар чуу муу гэж галбанга малбанга гэж явчихдаг шүү дээ. Тэр утгаараа үнэн л юм байна л да.
За харин одоо бол дараагийн улс нь гэхээр Оросын аман зохиолд бол ямар хуу дүр байдаг вэ гэхээр нөгөө алдарт Баба Яга аймгийн. За Оросын ардын үлгэрийн хамгийн алдартай дөрүүдийн нэг бол шулмын тухай дүр бол мэдээж хэрэг Баба Яга. За Баба Яга яадаг вэ гэхээр ингээд тэрээр бол модон байшинд амьдардаг. За модон байшин нь болохоор ингээд нөгөө дахиан хөлтэй. Тэгэл нөгөө ямар юм дахиан хөлөөд ямар юм яагаад ямар цонхоо цааш нь ямар хаалгаа нааш нэнгүүд нөгөө дахиан хэлнэ гэж яаж игнал байшин нэргэж хараад ингээд хаалгаа онгологдог шүү дээ. За тэгээд нөгөө Баба аймгийн бол яг тэр хаалганыхаа өвдөнд бол томуу шүүрээ тавьсан байж байдаг. Тэгээд шүүрээ ингээд уурн үргээр ч юм уу ажил дэрэг хөөцөлдгөөр одоо бид нэр Пирусийн оронд Пирус ундаг бол Баба аймгийн бол шүүрээ унаал халгалаад өгдөг. За тэгээд бол тухайн үед бол Баба Яга аймгийн хувьд бол ер нь яадаг вэ гэхээр ингээд зүгээр ингээд шүүрээр нисхээсээ гадна шүүр нь бол тухайн үед бас замаа цэвэрлэх зорилттой байсан гэж. Оос давхар үүрэгтэй. За тэгээд Баба Яга бол зөвхөн одоо ингээд муу дүр биш юм аа. Энэ бол мэдээж хэрэг заримдаа бол муу дүр байдаг. Заримдаа бол бас ингээд нэг ингээд дургуйч гэсэн ингээд үлгэрийн баатруудад одоо манай талын баатруудад ингээд яхирч гэсэн ингээд тусалж байгаа маягаар ингээд гардаг. Энэ утгаараа бол Баба Яга аймгийн бол яг одоо муу дүр шулан буюу одоо нөгөө дундад Европын айц төрүүлдэг дүрхээс илүү ингээд хоёрдмол утгатай. Заримдаа ингээд муу талын дүр юм шиг ингээд алж идэх гээд байгаа юм шиг, заримдаа ингээд туслаад байгаа юм шиг ингээд хоёрдмол шинжтэй дүр юм аа гэж үздэг юм гинэ. Баруун Африкт бол за ай гинэ. Ай. За Европоос соёлд одоо ай хэмээх одоо эмэгтэй бурхад за далдын хүчтэй хүмүүс оршдгоо. За тэд агаар салхийг ашиглан зорчдог бөгөөд хүч чадлаа нийгмийн асуудал за тэгээд байгалийн тэнцвэрт зориулахад одоо хэрэгэлдэг байна. За гэхдээ одоо нөгөө нэг колоничлолын дараагаар бол баруун Европын нөлөөгөөр тэднийг шулмууд гэж нэрлэж одоо сөрөг өнгө аяс бол оруулсан байд юм байна. Эднийхэн бол ер нь манай нөгөө удгнуудтай төстэдүүл хүмүүс байсан ба шүү дээ ер нь. Тэгтээ тэгэл яг Европчууд нөгөө юу Африкийг одоо эзлээд ирэнгүүт нөгөө нөхдүүд чинь шулам нөгөө өөртөө аваач та ийм болж та. За тэгвэл манай одоо урд хөрш хятадд энэ шулмын талаар ямар хөө ойлголт байд юм бэ гэж. За эдний одоо соёлд бол хамгийн түгээмэл байдаг дөрүүдийн нэг нь бол нисдэг дагнууд. Гоё. Хятадд угаасаа л нэг тэгдэг. Тэр дандаа нисээ тий. Тэгэл газар буухгүй ингээл уулын ороор өвсрээл. Хөлөөрөө зүгээр ингээд. Тийм үнэн. За хятадын уламжлалт үлгэр домгуудад бол мэдээж хэрэг нисдэг эмэгтэйчүүд за мөн тэнгэрийн дагнуудын тухай дөрүүд бол маш их байдаг. За жишээ нь бол Чэнгийн хэмээх одоо сарн дээр амьдардаг дагны тухай бас одоо ингээ үлгэр домог байдаг. За тэгээд цагаан могоон домог байдаг. Тэд нар чи одоо мянган жилийн нас хураацсан тэгээ эрдэм чадлаа ингээ яатсан. За эдгээр нь болохоор шулам гэхээсээ илүү тийм ариун дээд хүчин чадалтай одоо тэнгэрийн хүчийг эзэмсэн эмэгтэйчүүдийн дүр гэдгээр одоо илүү их одоо ардын аман зохиолдод дурдсан байдаг юм байна л да. Тий. Гэхдээ эднэрт нэг шүүр унаад байгааг би мэдэхгүй юм. За ямар ч гэсэн ингээд шүүргүүгээр нисдэг л дээ. Ер нь бол нисдэг шүү. Үнэ. Нисдэг юм. Ер нь бол одоо нөгөө нэг үлгэр домогт нь тий ямар ч одоо хүн бай тий одоо нөгөө хүн толгойтой тэгснэ амтны биетэй байна. Эсвэл зүгээр юм хүн биетэй тэр жигтэй байна уу хамаагүй нисдэг. Тэр талаараа жоохон даваад бастай. Нэг юм нисдэг хүн харах сайхан багт. За тэгээ Монгол биш ер нь бол дэлхийд дээр яг ингэж одоо нөгөө үлгэр домог тэр гардаг чинь нисдэг юм бол байхгүй л тий. Яаж байх вэ? Тэнцдэг. Нисдэг үү шуруулч нисдэг. Гэхдээ би нисдэг нэг хүн мэдх юм байна. Ямар? Галбанга. Хэдүүлээ чинь төрөөд лонд галбанга нэтрэлэг орсон шүү дээ. Зүгээр үлгэр домог шүү дээ. Бас тийм ээ ер нь. За ингээд дүгнэлтийг хийя. За Европын тэр шуламтай дөрүүд бол мэдээж хэрэг энэ илүү айдас эмэгтэйчүүдийн эрх мэдэлд хандах сөрөг хандлагыг тусгасан ийм дөрүүд байдаг. Европчуудын хувьд бол одоо шүүртэй шулам гэдэг бол. За харин бусад соёлд бол ингээд шидэт нисдэг эмэгтэй дөрүүд нь ихэвчлэн шүтлэг, хүндэтгэл эсвэл ийм хоёрдмол шин чанартай. Заримдаа сайн үйл хийгээд, заримдаа муу үйл хийгээд байдаг ийм хоёрдмол шин чанартай байдаг. За шүүртэй нисдэг шулам бол харин Европын соёл христийн шашны нөлөөгөөр бол одоо илүү их одоо хүмүүст л айц төрүүлсэн дүр болон ингэж бүрэлдэн тогтсон байдаг. За энэ утгаараа бол ер нь нисдэг эмэгтэйчүүд бол ер нь илүү тэр Европчуудын хувьд л илүү айцтай тэр Холливуудын одоо аимшигын баярын дүр болон тогтсон юм аа. Тэрнээс бол бусад оронд бол ер нь илүү тийм одоо юу гэдгийндээ одоо тийм эрдэм чадалтай, гэгээрсэн
хүч чадалтай шүтлгийн одоо эзэн болсон юм дөрүүдэл байдаг юм байна л да. Энэ утгаараа ингэж одоо оронд бол өөр байд юм байна. Харин бол жинхэнэ утгаараа бол шүүртээ яаж нөхөрсөн бэ гэдэг бол шүүр гэдэг юм бол жинхэнэ үүссэн одоо юм болохоор тэр пэгэн шашинд бол тэр нөгөө ороогоор ургацаа арин болохын тулд шүүрээ сэрээгээ унаа бүжгэлдэг тойрон бүжгээс үүсэж шүүрэн бүжгээ хийдгээс үүдэлчил хамгийн анх бол шүүр гэдэг ойлголтод шуламтай нь хайрласан юм байна л да. За ийм байна да. Сонсогч та Шилтэ багийн нэвтрүүлгийн хэсгээс бүлээн аван сонслоо.